За сайн мэцгэнэ та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан гэрья. Ингээд өнөөдрийн улс төр нийгмийн эдийн засгтай холбоотой асуудлаар намын байр суурийг илэрхийлэх нь зүйтэй байхаа. Ингээд өнөөдрийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг ажил, албан тушаал, эрх мэдлээ ашиглаж авсан улсын хурлын гишүүд, албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж манай нам үзэж байна. Өнөөдөр 1 тэрбум төгрөгийг жишээлбэл дор хийхэд 50-аас 60 аж ахуй нэгж авах хэрэгтэй байсан. Хэрвээ тэр зээл 1 тэрбум, 2 тэрбум төгрөгийг жижиг дунд бизнес эрхлэгчид олгосон бол тийм ээ 15-аас 20 сая төгрөг олгосон бол дор хийхэд 1 тэрбум төгрөг дээр одоо жишээ татаад үзье л да хэдүүлээ. Тэгэхэд 50 ажил юм байна. Түүний цаана нэг аж ахуй нэгжид 5 ажилтнтай гэж үзэхэд дор хад 250 хүний аж амьдрал байна. За бүр ингээд цаашаа дахиад бодоод үзэхэд гэр бүлээр нь аваад үзэхэд 900-аас 1000 хүний аж амьдрал. Тэгэхээр нэг үгээр хэлбэл 1 тэрбум төгрөг эзэндээ хөрсөн бол 1000 хүний аж амьдралыг өөдөн татах өрх гэрийг тийм ээ ийм эдийн засгийн үр өгөөжтэй зээлийг хэдэн тэрбумаар нь энэ эрх мэдэл ажил албан тушаалтан бодод очиод нөгөөдөл нь мөнгө хүлээл сууж идэг. Тэгэхэд энэ шударга зүгээр нэг уучлалтгүйгээд ажил албан тушаалаасаа огцроод энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж байхгүй. Бүхэн хуулийн өмнө тэгш хэрэгтэй. Мэдээж хэрэг одоо энд зээл авсан улсууд дээр хариуцлага тооцохоос гадна одоо дараагийн 2019 онд төлөвлөгдсөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл тийм ээ бусад сангуудын зээлийн хувьралт яг тодорхой эзэндээ очих баталгаа байна. Энийг ер нь одоо яаж шийдвэрлэх юм бэ? Энтэй холбогдлолтой хууль дүрм журмуудыг хэрхэн сайжруулах вэ? Энэ дээр яаж олон нийтийн хяналтыг оруулах вэ гэдэг асуудлуудыг манай нам дэвшүүлж байна.